За өнөөдөр бид нартай түүх уулзах гэж ирсэн тийм. Тий. За нэг өөртөө тохиолдсон зүйлээ яриад өгч тийм үү гэл. 2017 онд болсон зүйл. Солонгос ингээд очоод ажил хийх гээд очдөг байхгүй. За. Тэгэл ахын баригаад байгаа гэл. Очоод бариадтай танилцаад гэсэн чинь. Түрээсэлдэг орон сууц маань харин нэг юм сонь жижигхэн ахын доо гараад ингээ хогоо асгаж байгаа. Тэгээ пүнкрээ хайгаал явжсэн чинь нэг юм урт коридор шиг юм гадаа юм зам байсан. Хогоо ингээл барил хаях гал насч. Цаанаас нэг үстэй ингээд юм урт жоохон юм урт үстэй. Ингээ хоошоо хараас үзсэн. Тэгснэ ингээд нуруу ингээд надруу ингээ харуулсан. Хоошоо хараас үзсэн. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Шунан дурлам амтыг KFC-гээс. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За сайн байцгаана уу. Өртөө дөрөвч дахиад автаа морил бид нэр аимшиг юм ярьдаг, аимшиг юм сонирхдаг, аимшиг кино үздэг, өгүүлэлэг уншдаг. Тэгээ энэ чиглэл рүү дуртай хайртай хүмүүст зориулж юм контент бүтээж байгаа. Ингээд дээлч дугаараараа хэн ирсэн бэлээ? Легро. За, Легро юу гэдэг вэ? Central TV-д одоо эвлүүлэгч хийж байна. Телевизд эдитер те? Эдитер. Тэгээд одоо Тэнгис Сэрэг болон өөр том шоунуудыг одоо хариуцж эвлүүлдэг. Мань мэднэ. Хотлоо би сая чонтой хөндлөнгийн юм шиг тийм хэлцээ байхгүй. За, ажил тавлаг үстэй тий. За, манч амир тэнэг асуулт асуугаад байсан юм бэлээ. Тэгэхээр энэ асуултыг манайхан бол үзэд дор юу ярих гэдэг ойлгочихж байгаа. Эхний асуулт нь аимшиг кинонд дуртай юу? Дуртай аимшиг кино байвал үнэхээр ингээд яг амар айлгаж ирсэн киног манай үзэгчнийг санал болгож. За, яг сэтгэлдээ орсон тийм айлгаждаг. Дэх үед бол Shining үзчихсэн. Тэр бол яг классик хоррор тий. Классик тий. Үнэхээр дэжгүй кино. Бас хүмүүс зөндөө үзсэн бах мэдгүй юм байхгүй. Тэр постерыг хараад хүүхдч ороод нэг харж байсан тий. Трейлерийн тэр нэг цус урсж байгаа хэсгийг харахад л тэгэл үгүйсэн мэддэг шүү дээ. За Shining бол яг нэлээд классик. Магадгүй зүгээр хүн болго үзсэн байж магадгүй. Тэгвэл нэг арай өөр нэг тийм тий хүн үзээгүй байж магадгүй. За Smile гэдэг кино байдаг шүү дээ. Smile тий. Тэр бол сая 20 гарсан тий. Дуу дүрс шуун бол үнэхээр тийм айлах байц тий. Нилээ дэжгүй эвлүүлэгтэй Америкийн Холливуудын аимшиг кино гэх нилээ нэгслэл бас тий. Тий. Smile 2-ыг үзнэ үү сүүлд? Smile 2-ыг арай үзэж амжаагүй. Үзээрэй заа. За тэгвэл Smile 2 нь зүгээр хайлт юу яач. Тэр би сүүлд үзсэн. Нилээн л ийг болсон бэл. Бас л тий нилээ хөрхөө айлгачдаг. Тэгээ жоохон тийм paranormal марк юм нилээ их оруулсан бэл. Тэгээд төгсгөл нь амар гоё. Төгсгөлийнх нь тэр төгжээнд амар гоё таалагдсан. За хэдүүлээ хэлжлээ таа гэж. Үгүй төгжээ амар гоё гэхээр чинь нэг спойл явахгүй шүү дээ. За та хэд үзээрэй. За үзээгүй хүмүүс байвал бол 2 анги гарцсан байгаа. Киног үзээрэй. Өнөөдрийн нэвтрүүлгийн спонсор байгууллагаар Oxbar Mongolia брэнд хамтран ажиллаж байна. Цаашин бүтээгдэхүүн танилцуулах чинь Oxbar Magic Maze 2 тэг. Энэхүү бүтээгдэхүүн нь болохоор 4 төрлийн амттай, 30,000 соролттой, Boost мод дээр хүртэл 15,000 соролттой. Чанар амтыг эрхэмлдэг та энэхүү бүтээгдэхүүнийг CU болон гэртэйгээ хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж аваар. Баярлалаа. KFC онлайн захиалга. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За өнөөдөр бид нартай түүх уулзах гэж ирсэн тийм. Тий. За нэг өөртөө тохиолдсон зүйлээ яриад өгч тийм үү гэл. За. Окей. Тий. Ер нь бол яг 2017 онд болсон зүйл. Яг надад тохиолдсон. Одоогоос 8 жил юм. 8 жил. Би яг ингээд Солонгос ингээд очоод ажил хийх гээд очдөг байхгүй. За. Тэгсэн чинь нэлээд л тэгээ ажил олдохгүй бас л хэцүү л байлаа. Тэгсэн чинь нэг ах хүү ингээд дуудаад над дээр хүрээ дээрээ ингээд хамт ингээд ажил хийя. Ах нь одоо бас нэлээд хэдэн жил харилцаа тий.
хамт ингээд ажиллая. Ахнаас байр марич ингээд даагаад надад нэг мөнгө төгрөг өгөхгүй тэгээ ах нь ингээд гаргаад хамтдаа ажиллая гэл. Хамт ажил хийхэр болов. Тэгэл ахын баригаад байгаа гэл. Очоод баригадтай танилцаад гэсэн чинь барилгын ажил хийдэг гэж юм. Тэгээд нэг Солонгосын Сувон гэдэг газар очив. Хот байсан. Тэгээд ер нь тэр хот бол ингээд давгүй нэг тийм залуучууд байдаг. Ер нь дэжгүй тийм метрополист дэжгүй хот. Тэгээ тэнд түрээсэлдэг орон сууц маань харин нэг юм сонь жижигхэн метр квадрат гэсэн жижигхэн тэгээд тэрний жижиг өрөөнд 4 хүн багтдаг. Тэгэл юу ч бодлого тэгэл хуцнараа тавиал юм уу тэгэл цэгцлээл байжлаа гэсэн чинь нэг ахын дуу гараад ингээ хогоо асгаж байгаа. Тэгэхээр би одоо хамгийн бага нь юмч жоох юм юмч. Очоод хогоо асгах гал хогнуудаа нэг нэгээр цуглуулаад тэгэл гадаа гараал яа пүнкер хайгаал явж илаа. Тэгээд солонгос ч тий мэдхгүй тэгээ солонгос ч нэг юм хогоо ангилж ингэж асгаж хайдаг юм байна л да. Тий. Тэгээд жижиг юм хогны уут ингэж барьсан ингэ ангилцсан явж байгаа байхгүй. Тэр нөгөөдөө хаях гал пүнкер хайгаал явж исэн чинь ийм урт коридор шиг ийм гадаа юм зам байсан байхгүй. Тэрүүгээр нь ингэ алхаал явж исэн чинь хүүхд яг чарахгүй хүүхд ойлгож юм ил гараад байна. Ханаас ч. Тэг би боддоо энэ апартных нь 2-3 давхраас нэг хүүхдээ зодоод байгаа юм эсвэл одоо хүүхд нь уйлаад дугуй болохгүй юм болоо гэж бодоод. Нэг юм алхацсан ингээл бодчихлоо хогоо барьсан. Тэгээ пүнкерийн цаана байсан. Пүнкер олоод хогоо ингээл барил хаях гал насч. Цаанаас нэг юм үстэй ингээд юм урт жоохон юм урт үстэй. Тэс нэг ингээ хоошоо хараа суудсан ингээд. Тэгснэ ингээд юм нуруугаа ингээд над руу ингээд харуулсан. Хоошоороо суудсан. Тэгэл юу юм болоо гэж хоёр төлөв харсан чи яг жаахан хүн дүрстэй болоод эхэлж байна. Харахгүй коридор. Тий яаж чад хаваарахгүй. Тэгээ пүнкерний яг хажууд. Тэгэл би ч бүр цог тусаал айгаал. Йоо энэ ч тоо очиж тоо хүний нутагт одоо сони марч байгаа гэд тэр үеч юм ингээд шит ингээд нуруунаас ингээд хөлс мөс гоож бол хам хөлс гоож бол тэгэл нүд мүч ингээд жоохон ингээд чичрээд эхэлжээ мэдгэж байгаа юм чи. Тэгэл айгаал бүр цогтаал хогоо бүр ингээд тэр чигт ингээд хаяал пүнкерлөө. Тэгэл цогтаал апарт руугаа гүгэл нөгөө ах нар дээр очоод юм хэлэх гэдэгс чаддгүй надаас нэг үг гардаг. Амар чи айц. Тэгээ нөгөө ах нар чи юу болсон яхан тэгвэл би ч бүр жижиг цав цах болсон хайрсан байсан. Гэсэн чи пүнкер тарин нөгөө юу яатсан байна ах. Ингээд хүүхд ингээд байна гэлдэгсэн чи нөгөө ит ойлгохгүй. Яагаад байгаа юм гэдэг. Чи ахтраар тоглоод байгаа юм гэхээр үгүй харин жигнэсээ тийм арчлаахаа юу арц үуч ямар нэг юм байна мэн үгүй би ингээл өөрийг ингээд сандарсан тий амар юм болцсон тэгээ нөгөө ах нар чи гараад хараад ир мараад ир бүүнээр юм гэдэг нөгөө ах нар чи бас жоох ууцсан архины халуунда гараал зөрөг орц тэгээ гараал харсч юу ч байхгүй ингээл ах нараа дагуулаад явцсан тий харсч юу ч байхгүй пүнкер ингээл хажууд нь зүгээр нөгөө миний шийдсэн хогноос өөр юу ч байхгүй би гайхаал шокнд орвол яах ч байхгүй харсан юм та гэл тэгээд би ингээл шүнжингээ хард харцсан нөгөөдгөө бодоол зүудлээ байсгээл тавтагдаал нөгөө тархин дотор ч бөө юм болоо шүн хурдан өнгөрөөсөө гэдэг бодол зүгээр ингээл тархин дотор ингээл бодогдоол тэгэл нүдэ тас айнаал өглөө босоол ингээл харсан чинь ингээд өглөө болоогүй дээ тэгээд зүгээр би нэг 30 минут унтсан байхгүй тэр хугацаанд амар их цагаарсан чи тий тэгэл цонхоо онгоолгол ингээл ясч юм яг цонхны дор ингээл 10 ид ингээ муур ингээ цугларсан. Бөөнөр ингээ сон ингээ. Юу яа. Юм нөгөө нэг ороо орчдөө шүү дээ. Муурнууд хөөгд уйлж байгаа юм. Тий. Тийм муурнууд ингээ цугларсан. Тэгээд хоорондоо ингээ орилдоод ичдэг. Тэгээ би ингээ юм аа энэ төргээ хөөгд. Тэгээ нөгөөд чи ингээл тараал зүгтчихдэг. За энэ явдлаас хойш тэгээд юу яат. Нилийн юм бодож байгаад би нөгөө байрныхны эзэнтэй нуулцъя гэж бодоод. Тэгээд солонгос хэл тавуурсан байх нь шүү дээ. Би ажиллаа хийж чадахгүй. Тэгээд сэтгэл зүйд амар нөлөөлөл. Тэгээд байрныхаа эзэнтэй уулзъя гэж бод. Солонгос хэл сайн мэддэг ахаа нөгөө ахаа дууж байгаа л хэлдэг байхгүй. Ахаа нэг ийм харчлаа та нэг ингэ дамжуулаад өгч нөгөө эзэн юм гэж магадгүй. Нөгөө эзэн юу
байрны үн яагаад юм хямдхан байгааг уусаа ойлгоогүй юм гэдэг юм шүү дээ. Оо за. Тий. Тэгээд юу яриад байгаа юм баха. Би нөгөө байрны үн мөнийг би мэдэхгүй шүү дээ. Тэр ах ингээд төлөөд орцсон. Чинийг ясандаа нөгөө бригадад нь ажиллана гэдэг дээлтэй тий. Ахууд гиснэ тэрийг ингээд нууцсан байсан байхгүй. Үн ингээд хямдхан гэдэг ингээд нууцсан гиснэ. Тэр хүмүүстэй хэлээгүй. Гэхдээ яг хөө тэр хүмүүсээс мөнгө авдаг л байсан юм байлээ. Тэгсэн чинь ингээд хямдхан байр юм аха гэд би лавшруулаад асуугаад тэгвэл яагаад ингэж надад юм харагдаад байгаа тэрийг асуугаад өгөөч мөгөөч гэдгсэн чинь бүр лавшруулаад асуусан чи эзэн ер нь бол тийм зүйл харагдах нь ойлгомжтой байдаг энд гэтгэж байгаа. Тэгээд нөгөө байрны эзэн наатаха битгий тоо ер нь бол тоох хэрэггүй. Угаасаа тоох тусам чам дээр бүр ингэ бөөгнөрнө гэдэг байгаа. Тэгээ би гайхаад юу бөөгнөрнө яасан гэдэг. Хэдэн жилийн өмнө юу байсан юм бэ л да. Хүүхдтэйгээ хамт нэг юм бэлэвсэн авгаа гэдэг үү те. Бэлэвсэн эмэгтэй. Тэг бэлэвсэн эмэгтэй. Хөрөөсөө салцсан. Тий, хөрөөсөө салцтэй. Тийм эмэгтэй амьдрдаг байжгаад галзуураад хүүхдээ тагтаасаа шидсэн гэж байгаа. Яа за. Тэр нь ингээд шиддэгдээд пүнкертээр унаад ер нь бол тэр автай нэг юм тийм сонин газар болцсон. Тэгээ нэг тоох хэрэггүй гэд байрныхын нийцэн өөрөө тэгчихвэл яах вэ? Солонгос үн дээр солонгос. Тэгээ би тэрнээс хойш бүр ингээд айгаад за зам болиг маргааш шууд хуцаа. Шууд гэрчлүү харил. Тэгээд цаад нутг руу байсан ч руу хуцсан. Тэгээд нэг юм өөр тохиолдсон нэг юм болж исэн. Тэрнээс хойш бол би янз бүрийн бол хараагүй. Бас тийм янз бүрийн ингээд яа за хүний нутагт тэгээд очичоод те. Хүний нутагт очиод тэгээд ихний очсон газар ахна шүү дээ. Дөнгөж очичоод нэг ах хүүтэй танилцаад яваад очдог. Тэгсэн чинь тийм болж байгаа байхгүй. Яа. За хоёулаа тэр нөгөө нэг буцаад чиний яг тэр харсан үе рүү нэг буцахгаа үзье. Одоо хүртэл ингээд нүдэнд чинь нэг тодорхой хэмжээний нэг мемори байгаа шүү дээ те. Нэг дурсамжинд чинь чи тэгвэл яг тухайн үед яг өшөө нэг жоохон дэлгэрүүлээд эсвэл за дэлгэрүүлэх нь хайшаа зүгээр яг ямар мэдрэмж авч ирсэн бэ? За тэр мэдрэмж нь юу ингээд бодогдож байна. Эсвэл ингээд хурж үзмээр санагддаг ч юм уу? Яг жихүүн байгаасай ч юм уу те. Яг ингээд бодит байдал дээр бол юу байт юм бэлээ. Хүн бол яг үнэхээр хурж очиж ингэж барихыг бол хүсдэг юм бэлээ. Кинон дээр гардаг шиг. Хурдан энэ газраас явъя. Эсвэл ингээд юу яа. Тусламж дуудъя ч гэдэг юм уу те. Одоо энэ өөр хүнд ингээд эсвэл харуулчих юмсан те. Би өөрөө харж байгаатай итгэхгүй байхгүй. Тэнгүүтээ өөр хүнд ингээд одоо ингээд харуулад тэнгүүд би ингээд батлах гээд байгаа байхгүй те. Тэр ингээд батлах зүйлг болчих واخ. Дараа ингээд арилжиж байгаа болохоор сүнс ч юм уу бугч өтер ч юм уу мэддэггүй. За Монголдо буцаад ирсэн зүгээр яг монголчууд ч нөгөө нэг хөвчлэн ярьдаг шүү дээ. Одоо нөгөө сүнсэн зайлах ч юм уу те сүр сүлтэнд ороодох ч юм уу тиймэрхүү болсон байсан уу? Чи магадгүй лам дээр ч юм уу очиад хурж ирээд ирнэ бол тийм сүсгэрээ тийм хийсэн үү? Янз бүрийн газар очиж ийсэн. Тэгээд нэг лам дээр очиж үзүүлж ийсэн. Тэгээд дараа нь бөөм үргэл дээр очиж илээ. Тэр нь бол бүгд үзэхэд бол ер нь бол гайгүй гэсэн. Ер нь тийм чам тийм ингээд шингэсэн юм байхгүй чамайг дагсан юм байхгүй. Зүгээр. Гэхдээ тэр үедээ чи зүгээр паниктсан байл гэсэн аа. Ийм юм бол ер нь бол байдгаа л гэж хэлсэн. Тэр муурнууд ингээд орж ийн гэхээр яг монголчууд л гэж ярьдаг л та тийм нөгөө муурыг жоохон муу яар гэдэг яг орчин үед бол тэжээвэр амтан болцсон өмөр хүмүүс их л байгаа л та. Гэхдээ нэг олон ингээ муур нэг дор цуглараад тийм нэг хар муур харахад л тоо тойроод гараар авах юм ярьдэн шүү дээ. Тийм нөгөө ингэлүү явж гин юм овж гин нөгөө тэгээд зүүн явбал баг яана юм гэл тийм. Тэгэхэд одоо олон ингээ муур гарна гэдэг. Магадгүй би ингэж бас боддогдсон. Тэрийг бас зүүд байгаасаа гэж би бас бодсон тийм муурыг. Гэхдээ яг эсмэлэр бас жинхэнэ байс тээ. Би гараар ингээ хүрцсэн байхгүй. Муурд. Цонхон гэхээр яг зүгээр би Азийн нөгөө байрнуудыг мэдээд байна л да маш жижигхэн. Одоо манайхан үзсэн бол Parasite дээр гардаг нэг тиймэрхүүл байр байгаа бах тий хямдхан. Нөгөө англилтай шүү дээ. Нөгөө Parasite дээр гардаг шүү дээ. Нөгөө ядуучууд амьдраад идэх тий цонхон ингээ шууд гадагшааж тий. Тиймэрхүү байна шүү дээ. Жижигхэн тагт. За мань Солонгос тэгвэл нөгөө байрны эзэн маань өөрөө эвлэрчдэм байж те тэгээ хямдхан ингээд дүрэлчдэм байж тэгвэл тэнцээс нөгөө ахнар гэдэг байгаа шүү дээ дөрүлээ байсан. Тэр гурав нэг дараа нь нэг тийм чамд заа гээл нэг ингээд ярьсан юм байна.
байна. Тэрийг харин мартчих яг яах гэж байна. Хамгийн гол нь тэр ах нар ингээ үлдсэн байхгүй. Тэгээ би холбоотой байсан Facebook дээр. Тэгээ би юм бичиж үздэг байхгүй. За ах нараа ингээ ажил төрөлд үе яасан ийсэн гэд нэгэн рүү бичсэн. Тэгсэн чинь намайг ингээ синдж ярихгүй ерөөс ингээ таг алах болцсон байхгүй. Тэгээд байжгаад би нэг 2 жилийн дараа ингээ сонссон чинь ах үйлдвэр дээр юу барилга дээрээ осолд орсон гэсэн. За яасан гэсэн чинь тогон цохилсон гэж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол яцаа гэдэг тийм мэдээ сонссон. Тэгтээ яг дуулсан чинь тэр байрнаас бол ах салаагүй мөлий. Байсаар исэн билий. Яа тийм үү? Яа наач амар тий. Өнгөртлөө байсан юм билий. Тэр бас амар сонио. Ер нь бол тасан цогцсон байж магадгүй. Нөгөө ер нь нөгөө ер нь тий яг начгил бас сайгаал тий. Яа бас харамсалтай байна тий. Хүний нутагт тэгээд очиод харин тэр тэгээ яаж явсан тий. Би харин жоох мэдэрсэн баг. Бодлоо тий. Гүг чи одоо мэдэрхэн ч хайшаа бүр харцсан юм чинь бийж байсан тэгэл зүгтаагаал явна л та. Суун гэсэн үү? Суун гэдэг хотын чи дүүргэн санаж байна уу? Дүүрэг нь л утсан. Яг Солонгосын тий би одоо нөгөө бидэн тохиолдсон явдал энэ төр уншаал байж байгаа. Солонгост бас нэлээ эвгүй юм болд юм байлээ. Тий. Яг нөгөө Наделны нэг хэдийн байгаа ш манайхан бүгд л мэдчихлээ нөгөө далаад байрхан. Тий. Япон ялангуяа нөгөө сүнс далайгаатал чаддгүй гэл тий. Хорогдож аяг хүлддэг. Тэгээ Солонгос Япон ерний Наз culture руу бүгдээрээ жоохон амиа орлолт амар их. Тий. Тэгээ тэр хүүхдээ шидчихэд өөрөө галзуурсан тий. Тий, ер нь бол галзуурсан байж байхдаа шийдсэн гэж ярьсан. Тэгэхээр бүр анханасаа тэр хүүхнийг бас галзууртал юм байсан ч гэж магадгүй юм байна тий. Ер нь л тэр байр нь өөрөө магадгүй. Өөсний хүүт таасан барилга гэсэн. Магадгүй чи зүгээр нэг тэнцэж очиод чи нэг за нэг юм уу 2 хэд хонсон гэсэн үг ер нь очиод. Ер нь бол очиод нэг 2 сар болсон юм. 2 сарын дараа тэр үйл явдал болсон гэсэн үг шүү дээ. 2 сар байж байхад зүгээр тэр авийн ингээ хүмүүс ч юм уу одоо орцны хөрш айлмайл гэл хүмүүс байгаа шүү дээ. Бага. Тэднийг харахад ямар мэдрэмж одоо ингээ эргээд бодоход тэд нар бол яг миний ажил ч өөрөө яг үүрээ гараад орой таарахгүй тий 18 гэж тарж байгаа ажил учраас тэр идтэйгээ таарахгүй хог асахад л харин шүн амар шүн болж таарал би гарч л тэгж таарсан л та. За амар юм байна. Тэгээ би ингээд нэг сонин ингээд яг түүх ингээд сонсож дуусчаад яг юу ярих юм мэдхээ болчт юм аа. Асуултуудаа ингээд яг асуучаад за. Окей. За үргэлжлүүлээд ярих юм. Амар л юм байна. Өөр түүх байгаа тий. Гэтэ тийм бас нэг өөр тохиолдсон нэг түүх. Гэтэ энэ яг тийм надад болоогүй өөр хүнд болсон. Гэтэ яг би харсан. За. Тийм түүх. За. USA 2015 онд байсан юм аа нөгөө. Санийхаас 2 жилийн өмнө 2 жилийн өмнө тэгснээ тэр үед би нэг боловсрал ТV-д ажилладаг байсан. Тэгсэн чинь манай шинэ жил болж байсан хэрэг яг 12 сард ажлын шинэ жил болоод тий байгууллагын шинэ жил болоод найзтай хамт ажилладаг байлаа. Манай найзын эхнэр нь юу байц? Ер нь бол төгсөж ирсэн. Тэгээд төгсөлтийн баяраа шинэ жилдээ цуг тэмдэглэнэ гээд тэрэлж рүү явчихсан байсан хэрэг. Тэгээд манай найз тийшээ явъя гэдэгээс яг байгууллагын шинэ жил тараад. Тэгэхээр за тэгээд би машиныг ч барьж угаас уугаагүй юм чи гээд. Би машиныг бариад тэгэл тэрэлжид хоёулаа очиод яг ингээл нөгөө яг шинэ жил болж байгаа тэр нэг юм юу амралтын газар байна. Тэр амралтын газар дээр нь очиод яг машинаа унтраах гал байжсэн чи цаанаас нэг хитөөхд Google ирдэг байхгүй. Тэгээ гайхал цонх монх тогшоол гэсэн чил дотор хүн татаад байна гэдэг байхгүй. Татаж унаад байна гэдэг. За. Тэгэхээр гайхаад юу болоод байгаа юм. Би тэр охтуудыг ингээд сайн танихгүй мэдгүй хүмүүс нэг ч уулзаж байгаагүй. Маа найз л наваг авчирсан. Тэгэл найзтайгаа зөв ингээд ордог байхгүй. Тэгсэн чинь нэг охин ухаан мэдрэлгүй тэнд орон дээр нэг амралтын орон дээр татаад байна ингээл. Тэгэхээр би гайхал зүгээр ингэж татдаг өчтөд унш татдаг өчтөд байх та гэж бодоод найзтайгаас ингээд ярва ус ингэж унш татдаг өчтөд мөсч гүү цоо ируулах юм гэдэг байдаг. Тэгэнгүүт нь юу ягаал арга хэмжээ аваад одоо төргөн мөргөн дуудах уу яах вэ гэсэн чил зүгээр одоо ингэж зүгээр болж байгаа байхгүй гэл бүгдээр нэг тийм санаа зовж мохгүй болохоор
За гэл хайцээ. Тэгсэн чинь яг цагийн дараа ингээд бөөнөр ингээд юм идэж угаал хэвээр гоё байж байгаа л тэгсэн чинь яг цагийн дараа гэсэн чинь нөгөө хүн ч босч ирснэ. Ухаан мэдрэл бөөлжөд ундаг байхгүй. За амар бөөлж. Тэгээ цаанаас нэг охин бүр сандарсандаа болоод хурж ирээл ингээд гүүгээл тэгсэн чинь бөөлжсэн дэр ингээд таг гэл онцдог байхгүй. Альтраад. Тэгсэн чинь араас нь залгуулаад тэр халтарсан охин зүгээр ингээд өөрөө бас ингээд татчихдаг байхгүй. За хоёр охин зэрэг татаад нэг өрөөнд. Тэгэл гайхаал би бүр шокнд ороод юу болоод байгаа юм бэ гэл. Нөгөө хэдийсээ бүр асуугаал энэ яг юу болоод байгаа яас хийсэн. Та нар болохгүй газар ирсэн юм уу гэд. Би чинь бас нэг жоохон загнангуй тиймэрхүү хэллээ. Тэгсэн чинь нөгөө чинь харин юу байсан чам та нарт ер нь хэлж идөө юу манай энэ өдөр ууланд ингээд алхаж чаад бүүнээр ууланд алхсан юм байна л да тэгсэн чинь алхаж явж байгаад нэг болохгүй ингээд нэг юм жижигхэн нэг юм бойтог байсан гэнэ. За тэрийг ингээд аваад кармалцсан юм а гэдэг байхгүй. За тэгэхээр куртгийн нэр харъя гэдгсэн чинь нэр ингэсэн куртгнээс нэг бойтог нь гараад ирдэг байхгүй жижигхэн. Яагаад энийг кармалж байгаа юм гэдгсэн чинь хүүхдийн ингээд бойтог ингээд сайн байдаг байсан энэ тэр гээд нөгөө нэг тийм нэр тэгж ярьдаг ер нь хүүхдийн гутал аймс олох юм бол тийм яриад харна буцаагаад аваач тэг юу наадахнаас ч болоод юм гэдгсэн чинь нөгөө охин ингээд амар ингээд татаад унцсан охин маань босч ирснэ нүүдэн ингээд улаан болцсон босч ирснэ үгүй уртаас бүр ингээд тэгж тэгэхээр гүй нэг аваач тавихгүй болохгүй гэсэн чинь аваач тавих юм бол би чаг аль шүү гээд бүр тийм дээр тулцсан ухаан мэдрэлгүй болсон бүр агрессив болсон тий тэгэл тайвшир гэж байгаа л тэр өдөр нь тайвшруулад унтуулчих чаа бүгдийг тэгэл дараа нь маргааш өдөр нь босч ирээл нөгөөдхийн бөөнөрөө явж нэг тавих гад тэгээд дараа нь куртгнээс гаргаж ирэх гэсэн чинь нөгөө бойтог нь алга болсон. Тэгээд дараа нь манай чахаас нь асуусан чинь хиндөө угаасаа энэ газар тэр дээш явдаг энэ газар ч угаасаа юмтай газраа тэндээс угаасаа юу ч авч болохгүйсэн шүү дээ гэдэг ч байгаа юм. Тэгэл холбоог болсон тэр охтуудаас тэгэл дараа нь асуусан чинь тэр охин болохоор юу яцсан бэ гэсэн. Сэтгцэн эрүүл мэндийн төвд очиод хөвтсөн байсан. Яа нагур галзуурсан байх магадaltaй болох нь тий. Яг учиргүй тийм нэг далд ертөнцийн сүнс төр байхгүй ч гэсэн зөвхөн та нарын холбогдлоор бол тий. Мэдээч хэрэг тэгээд хаа модноос нэг хүүхдийн бойтог аваад кармалжлаад тий. Тэгээд тэр нь ингээл бүгд нлүүн ороод баг биед нь шууд нөгөө эксорсизм шиг харин би бүр шокнд орсон шүү дээ өөрөө. Эсвэл нэг бодит болохоор бүр нэгээр тогтохгүй 2 3 тийх ер нь тийм түүх ярьлаа хүмүүс нөгөө бирүүн яваач тий. Багадгүй байдаг. Гэхдээ ер нь бол яг ингээд хажуунаас нь харж яхад бол яг хүн ингээд яг ингээд татж яхад нэг юм сонирн болдгоо шүү дээ. Тэгээд яг нүд рүү нь харах юм бол нүд нь угаасаа ингээд харна ингээд дээшилцэн. Цав цаахан болсон байт юм лээ. Тэгээд амнаас нь ингээд хөөс гараад идэв. Тэгээд тэр бойтгийг өхгүй гэж магадгүй зөвөр та хэдийг унцсан ингээд бүр ингээд киногоор ярих юм бол те. Шин ингээд босч ирээ баг нууцаар авч мавсан байж магадгүй. Мэдгэтэй яаж ч магадгүй. Тэр л чи ямар амралтыг санаж байна вэ? Гэхдээ одоо ер нь бол тэр амралт баг байхгүй. Хаагцсан. Сүүлж очих нэ. Чи зөв нэг юм баримжаал бол аль хавьдал. Одоо ингээ юу гэдэг хамгийн ихэнд ингээл Red Rock ингээд тэндээс цааш байгаа шүү дээ. Тэгэл цаашаага мэлхийн хад орно. Мэлхийн хаднаас цаашаа баг цаашаа. Шороо дагуу. Шороо даваад бүр нэлээ арг юу гэдгүүлээ. Заан тэрэлж рүүгээ. Эцрүүгээ те. Эцрүүгээ. Одоо хаагдсан газар л би бас юу яах гээд. Одоо баг ингээд судлаад байгаа юм хаашаа те. Тэр газар дараа сонирхоод очиод үзсэн чинь хаагдсан. За яг хөө манд чин саяны сүүлийн тэр түүхээс бол нэг их амар асуулт алга. Бас яг энэ нөгөө одоо юу гэдэг те нотлогдсон амар айхтар юм болоогүй те. Чиний зүгээр нүдэрээ харсан мэдрэмжийн тухай үед яг чанд айц төрүүлсэн байна шүү дээ. Тэгээд холбогдсон юм нь одоо тэр бойтог болж байгаа те. За ер нь л би ингээл яг энэ эпизод бичих болгондоо нэг дандаа хилээд байгаа. За энэ удаагийн дугаар дээр магадгүй зүгээр та нар ялангуяа дүүнер танд ч хэлэх гээд байгаа байхгүй. Тийм үзэж байгаа. Мэдхгүй чадахгүй газраараа
Тий. Хамаагүй тий одоо ой мод руу ч юм ганцаараа ч юм уу одоо үд бүрэнхээ үед тий. За бүр дээрээс нь ямар нэг юм кармал ба тий. Аюултай тий. Тий. Зөөр тэр байгалийн сайхныг үзэж байгаа бол гэр бүлийнхэнтэйгээ явж байгаа бол тэгээ байгальтайгаа зүг харьцах ёстой. Тэгээ тэрийг бас нэг сэрэмжлүүлэг болгоод сануулад хэлчихье. За тэг өнөөдөр ирж мадаа гоё түүх оолцсон баярлаа. Баярлаа. Яг гоо ихэвчлэн асуудаг асуулт нь Джонсны сүүлийн удаа нэг юм асуучих. Ер нь ямар хүнд ийм юм мэдрэгдээд тах шиг байна? Ер нь одоо надтай ирж ярьж байгаа хүн болгоо өөр өөрсдийн гэсэн ингээл те зарим нь сансарт болж гин те зарим нь хөвсгөлд болж гин гэл ингээл энд явжсэн чинь тэнд явжсэн чинь гэртээ байжсэн чинь ингээл анд болохоор бүр хаа байсан солонгосчууд ийм амар мүцч өрөөд ирсэн юм шүү дээ. Ер нь чи зүгээр юу гэж бодож байна өөрийнхөө? Миний бодлоор бол болохгүй цагтаа ингээд таарад болохгүй юм харцдаг. Тэр жахтан тэгээ шөнө донд те ганцаараа. Ер нь нэг иймэрхүү үйл явдал дандаа л нэг юм шөнө донд эсвэл сүүдэртэй газар ямар нэгэн нар мар тийм тусдаг. Гэрэл тусдаг юм сүүдэр мөдөртэй газар ер нь нэг иймэрхүү үйл явдал харагддаг байх гэж бодож байна. За ирж гоё түгөө уулзсанд маш их баярлалаа. За ингээд өртөө дөрөв дараагийн дугаараар уулзцгаана. Би дахиад нэг юм сануулъя. Та энэ доорх ингээд зааврын дагуу надтай ирээд өөрийнхөө түүхийг хуваалцах бүрэн боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. Өртөө дөрөв байлаа. Subscribe дарахаа бити мартаарай. Bye bye. Дангар юм аа. Аваргагч дангаралд авах юм байна даа. Амтд зингэр мах. Житар бислэг. Чигэрлэг халуун ногоотой соусаар амталсан. Илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. KFC. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөртөө орхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөртөө орхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.